бидэнд өнөөдөр үгийг дамжуулахаар Америкийн нэгдсэн улсаас Торо Маршал пастор маань хүрэлцэн ирсэн байгаа. Бүгдээрээ пасторыгаа халуун дотноор хүлээж авъя. Thank you. Hallelujah. Praise God. Come on, let's stand up. Let's pray together. Цөмөрө дахиад нэг хамтаа босоод залбирчгаа. Praise God. This is the day the Lord has made, Энэ бол эзний маань бүтээсэн өдөр. and we will rejoice. Come on. Тэгэхээр цөмөрө баярлцгаана. Be glad. Цөмөрө баяр хөөртэй. Hallelujah. Father, we thank you for this time. Аава энэ цагийн төлөө таньда баярлалаа. People didn't come here to see a man. Эзэн минь энд байгаа хүмүүс зүгээр хүн харах гэж They ирсэн. came to hear your voice. Харин таны л үг дуу хоолойг сонсох гэж So ирсэн. Lord, we pray that you would release your voice into the lives of everybody here. Эзэн минь энд байгаа хүнийг болгоны амьдрал та өөрийн дуу хоолойг сулсан тавьж өгөөч гэж танаас гуйж. Help them to hear the voice within the voice. Эзэн минь эдгээр олон дуу хоолойн дундаас таныхыг олж сонсоход нь туслаач. Lord, I have nothing to give. Эзэн минь надад өгийгээд юм үгүй. I'm just a man, flesh and blood. Би зүгээр л мах цустай жирийн л нэг So хүн. I ask you that you would speak through me, move through me, Тиймээс та өөрөө надаар дамжуулж та яриач, та хөдлөөч гэж to гуйж. touch your people today. Та өнөөдөр өөрийн хүмүүст хүрэх болтугай. And Lord, we ask you to show us who you are through the teaching of your word. Эзэн минь өөрийн үгсээр дамжуулаад та өөрийн хэн болохыг та хүмүүстээ илчилж харуулаарай. And we are here, Lord, to hear from you. Эзэн минь бид энд таныг л гэж юм байна. Because one word from you Эзэн танаас ирэх нэг л үг can change our life forever. бидний амьдралыг мөнхөд өөрчлөх чадaltaй билээ. So we ask for that, Father. Тиймээс бид үүнийг танаас гуйж байна. In Jesus' name, Есүсийн нэрээр. amen Амен. and amen. Come on, Amen. give the Lord a good clap in here now. Цөмөрө эзэндээ You may зарж be байгаа seated. таашаа. Come on. За цөмөрө суцаач. Hallelujah. It's always so good to be at Amarug. Тэгээд амьд үг дээр ингээд эргээд ирэхэд хизээд сайхан байдаг. This is my home church. Ер нь миний одоо өөрийн гэр чуулган маань There's болчихсон. Mongolia is my second home. Тэгээд Монгол ер нь миний хоёр дахь гэр болцсон шүү And дээ. I have been coming here almost 20 years. Тэгээ одоо ирж бусдаг болоод баг 20 гаруй жил болж байна. Oh my, hallelujah. Hallelujah. Amen. And I've come here so much, they call me the Black Mongolian. Amen. Тэгээд зөндөө ирдэг болохоор ямар сайндал хар Монгол гэдэг нэр авах вэ те? Hallelujah. Amen. Well, I want to share something with you that has been very impactful in my life. Тэгээд үнэхээр амьдрал минь нөлөөсөн тэрэл зүйлсээ мөн та нартай хуваалцахыг хүсэж байна. It's something we must be careful about as believers. Тэгэхээр итгэгч хүний хувьд бид ер нь юун дээр анхаарч санаа тавих хэрэгтэй. And that is this place. Тэгэхээр энэ бол яг энэ газар байхгүй. We can become too familiar with church. Заримдаа бид нар чуулгандаа ийм дэндүү танил болчдөг. Oh, that's just the worship. Оо, магтаал явдгаараа явж гин. That's just the offering. Оо, одоо аргагүй араас нүргэл явна. That's just the preacher. Оо, одоо номлогч нь гарч ирнэ. And we come and we start to come for many, many years sometimes. Аха, энэ мэд байдлаар одоо хичнээн жил ирж буцаж байна да. But we don't see the power of God moving in our life. Гисэн атал яг амьдралд маань Бурхны хүч ажиллаж байгааг яг харахгүй явддаг. Only Christianity has this expectation that you can be in a place like this and God in one moment can change your life. Зөвхөн Христэд итгэгчдийн дунд л яг эзэн Бурхныг хаж 7 хоног бүр нэгэн газрыг хамтдаа нөхөрлөл донд зорих бөгөөд нэгэн мөчөд Бурхан бүх зүйлийг өөрчлөх чадaltaй гэдэг тэр итгэл хүлээлт байдаг. Oh, hallelujah. Come on, do you believe? Амьд өгчүүдээ итгэж гин үү? But people come to church for 3 different reasons. Гэхдээ хүмүүс ер нь нэг чуулганд нэг ийм 3 ондоо шалтгаанаар ирд юм байна. People come for inspiration. Хүмүүс ийм урам зориг авах гэж. And this is good Мэдээж энэ сайн. because we need to be inspired to live a good life for the Lord. Бид эзний төлөө сайн сайхан амьдралаар амьдрахын тулд бид нар тэр өдөөлт буюу урам зориг хэрэгтэй. Every day you go to work, you go to school, and it's so heavy. Заримдаа ингээл өдөр болгон ажилдаа хичээлдээ явна гэдэг нэлээд хүнд байгаад байдаг So тийм. many responsibilities, so many things weighing on you. Яасан ч олон хариуцлага байдیں۔ Ямар ч их зүйл мөрөн дээр минь үүрэгддэг. So we come and the preachers, people have to inspire you. Тэгэнгүүт одоо пастор хүн гараад ирэхэд юу? За хэвээр энэ хүмүүсийг одоо өдөөх ёстой, сэрээх ёстой л болчиход You байдаг. can do it. Та нар чаднаа гэх. God is on your side. Бурхан таны талдаа гэл. Amen. Амен.
And we get inspired. Тэгээ мэдээж бид урамшдаг. It's like a shot in the arm. Яг л ингээ гарлуу тариа ичж байгаа юм шиг. The only problem with this Гэхдээ зөвхөн энүүгээр байхаар асуудал юу вэ гэхээр is that you need another shot тань ингээл байнгын тэр тарилга хэрэгтэй and бол. another shot. Дараагийн урам зориг, And дараагийн another урам shot. зориг тий. Oh, what if you miss one Sunday? Магадгүй нэг нэм гарагтаа цуглаандаа явж чадаагүй бол яг уу. Then, oh, it gets very heavy. За гингүүд нэг зүгээр л нэг сүг болно тий. We come for inspiration. Тэгэхээр бид нар яаж ин цуглаандаа юм нэг юм урам зориг өдөөлт хайж ирдэг. And then we also come for information. За бас хоёрдугаарх нэг шалтгаан юу гэхээр бид эндээс тодорхой мэдээлэл хайж ирдэг. We must learn Мэдээж бид суралцах how хэрэгтэй. to walk with God, Бурхантай энэ замаар яаж замнах вэ how гэдэг. to live right and holy for Him. Түүний өмнө яаж би зөвхт бөгөөд ариун алхаж амьдрах We вэ? must know His word. Тэгэхээр үүний тулд бид нар үгийг л мэдэх We хэрэгтэй must бол. know His ways. Тэгээ түүний замуудад суралцах хэрэгтэй болдог. So we come for the information and the understanding of the Word of God. Тэгэхээр бид Бурхны үгийн талаарх ойлголттой болохын тулд үүний дагуух мэдлэг мэдээллийг олж авах гэж энд ирж The байна шүү more дээ. we understand about the Word of God, the more we will see the power of God work in our life. Тэгэхээр бид Бурхны үгийг хэдий ч нэ ойлгож ухаардаг болно. Төдий ч нэ Бурхны хүч та бидний амьдралд ажиллаа гэдэг. Come on, amen. Амен. We need this information. Тэгэхээр яг энэ мэдээлэл мэдлэг та бидэнд хэрэгтэй. Hallelujah. You have great preachers here. Тэгэхээр ямар сайн номлогч нартай билээ бид. Men of God who know the Word. Үнэхээр эзний үгийг мэддэг бурханлаг хүмүүсийн дүүлж. Well trained, well educated. Нилээд сайн теологийн боловсралтай сайн бэлтгэгдсэн хүмүүс байгаа. Very good doctrine in this church. Үнэхээр энэ чуулганы онол сургаал маш эрүүл. You can trust the information you receive from this pulpit. Тэгэхээр энэ эндрийн араас энэ чуулганаас танд дамжуулагдаж байгаа эдгээр үг мэдээлэлд та итгэлээ өгж болно. But sometimes Гэхдээ заримдаа we can miss the most important reason we come to church. бид яг чуулганаа зориод ирэх нэг чухал шалтгааныг бас умартчаад идэг. Oh, I can hear your voices right now in the spirit. Одоо яг ингээд та нарыг ямар байгааг би мэдрэх шиг. Oh, I know, Pastor Troy. Trustра мэднэ. It's to meet with Jesus. Тийш дээ Есүстэйг л уулзах That's гэж the ирдэг most шүү. important thing. Энд ч гэсэн хамгийн чухал нь тэр We байхгүй come юу? to church to meet with Jesus. Би чинь сүмдээ Есүстэй л уулзах гэж ирдэг шүү. This is wrong thinking. Гэхдээ бас нэг сонин бодлохгүй юу? Because if you only meet with Jesus on Sunday mornings, what a terrible life you have. Хэрвээ та тэ зөвхөн ням гаргуудад л Есүстэй уулзах гэж ирдэг бол та ямар өрөвдмөр амьдралаар амьдрдаг хүн болж таарва. Amen. Once a week you meet with him. Бүхэл бүтэн 7 хоногт үснийг ганц өдрийн ганц цаг. One time a week you come and feel his presence. Энэ 7 хоногт нэг л удаа Бурхныхоо оршихуйг мэдэрчихгээл. Oh, I just need to get to church so that I can meet Jesus again. Сүмдээ л очиж баймаа чинь би нэг Есүстэйгээ уулзах юм байгаа. Jesus in your car. Гэтэл таны машин дотор Есүс тантай хамт. Jesus in your kitchen. Таны галтгоонд чинь Есүс тантай хамт. Jesus in the shower. Таны усанд орж явах чинь ч гэсэн хамт. Amen. Hallelujah, Lord. Халелуя эзэн минь гэл. He's everywhere. He's in us. Өөрөөр Amen. хэлбэл тэр хаасаагүй бидний дотор байдаг. We don't come to church to meet with him. Тэгэхээр чуулгандаа ирэхдээ та бид түүнтэй нэг мэд мэдэх гэж ирдэг биш үү We штэ. should be encountering him every day. Тэгэхээр бидний өдөр бүрийн амьдрал түүнтэй учирдаг байх. хэрэгтэй. Hallelujah. But here's why we come. Тэгэхээр бидний энд ирдэг өөр нэг шалтгаан байна. Romans chapter 12, Ромын 12. verse 2. Ром 12-ийн 2. The writer of Romans says, "Be not conformed to this world, Тэгэхээр Ром нам юу гэж энэ үеийн явдал бүү нийцээрэй гэж байна штэ. but be transformed." Харин өөрчлөгдөж, Everybody say transformed. өөрчлөгдснөөр гэж бүгдээрээ хэлэх үү? By the renewing of your mind, За, оюун бодлоо шинчлэн өөрчилснөөр гэж. that you may prove what is the good, acceptable, and perfect will of God. Тэгэхээр Бурхны сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг та батлан харуулахын тулд гэж. What God wants you to come to church for is not just for inspiration, not just for information, but for transformation. Тэгэхээр бид энэ
чуулганда зүгээр нэг урам зориг авах гэж биш. Эсвэл зүгээр нэг мэдлэг мэдээлэл авах гэж биш. Amen. You can't just come to be inspired. You can't just come to learn. Тийм зүгээр л нэг суралцах төдийгөр та энэ газар ирж болохгүй байна. You must come and seeking real change and transformation in your life. Тэгэхээр эндээс бид юуг эрен хайж ирэх ёстой гэхээр амьдралдаа тэр өөрчлөлтийг эрен хайж ирэх хэрэгтэй. No, I have seen this in my 35 years of being a pastor. Би одоо энэ пастрын үйлчлэл хийгээд энэ 35 жилийн нүрийг үзэж байгаа явцдаа People that have been in church for a very long time. олон жил ийхүү чуулгандаа итгэмжтэй явж цаар байгаа ах эгч дүүсээ мэдэн штэ. They are inspired. Үнэхээр ирээл өдөөгддөг. They know scriptures. Тэд бичээсийг сайн мэднэ. But yet they are still very broken in their heart. Гисэн хатал зүрх сэтгэн эмтэрсэн хിവэрэ. Still very full of unforgiveness. Үл уучлалыг тээсэн хിവэрэ. Still have wounded self-image. Тэгэд өөрийгөө харах үнэлэмж нь хүртэл тун эвдэрхий ядмаг. Still feel insecure. Тэг аюулгүй байдал нь алдагдчихсан. Still battling anger and still battling things in their character and sin. Өөрийнхөө болохгүй бүтггүй зан чанар гим нүгэл одоо уур уцаартайгаа тэмцэлсэн хിവэр. And it's only when we become transformed Тэгэхээр энэ боломж үгээр бид зөвхөн өөрчлөгдөж баймаа чинь that we can show the world the will of God, that our life is what God wants to do in their life. бид нар энэ дэлхийд Бурхны хүсэл юу болохыг биднээр дамжуулаад тэднэрт Бурхан юу ихийг хүсэж байгааг мэдүүлж чадна. We are running a race. Тэгэхээр бид нар нэг юм уралдаанд гүгчнэр And штэ. the finish line for бидний us, барай нь the prize, одоо тэнд шагнал бий. is that we look like Jesus. Тэгэхээр тэр шагналыг өгөхөр та бид Есүстэй адилхан болох. Amen. Амен. Not be religious, Нэг юм шашинлаг биш. not be good churchgoers, Зүгээр нэг сүмийн эрт сайтай хүний тухайч яриаггүй. but we have seen the power of God change our life. Харин юу гэхээр бидний амьдралыг өөрчилдөг Бурхны хүч чадлын тухай та бид өдгөө яриад байна. Come on, amen. Амен. Matthew chapter 11. За Матай номны 11-р бүлэг, Matthew chapter 11. Матайгийн 11. Jesus is speaking to his disciples. Есүс одоо энд ч өөрийнхөө дагалдагч нарт хандаж ярьж байгаа All шүү of дээ. them are going to synagogue, to church. Одоо Есүсийн бүх дагалдагч нар синагогт явдаг, эзний үгнээс суралцдаг хүмүүс байгаа And he тийм. comes and he challenges them. Тэгээд тэднэрт нэлээ ийм хүч сорсон ятгалгыг He хэлдэг. says something that will destroy the wrong thinking of religion. Энэ шашны байдлаас ирдэг ийм буруу итгэл үнэмшил, буруу бодлыг нураах үйс яг тийм зүйлийг тэднэрт уриалдаг. Christianity is not like other religions. Тэгэхээр Христ итгэл гэдэг нөө бусад дэлхийн шашнуудтай зүгээр л нэг адил өөр нэг нэмэлт шашин биш шүү Because дээ. our God wants to live on the inside of us. Яа тэгэхээр та бидний бурхан бидний дотор оршиж амьдрах. And he wants a relationship with us. Тэгэхээр биднээс амьд харилцааг хүснэ. He doesn't just want to know us, we should want to know him. Тэр зөвхөн бидний тухай мэдээ зогсохгүй бид ч гэсэн түүнийг таньж мэдээсэй гэж хүснэ. And so Jesus says this. Тэгээ Есүс ингэж хэлж байна. He says, "Come unto me," in verse 28. За 28 дугаар ишлэл дээр над руу ирэхтэн гэж байна. "All you that labor and are heavy laden, and I will give you rest." За тэгэхээр эцэж туйлдж хүн дарамт үүрсэн хүмүүсээ та нар бүгдээрээ над руу ир. Би та нарт амралтыг өгье. "Take my yoke upon you Буулгыг минь өөр дээр ав. and learn of me, Тэгээ надаас суралц. for I am meek and lowly in heart, Учир нь би зүрх сэтгэлдээ дүлгөөн бөгөөд даруй. and you shall find rest in your soul. Тэгээ та нар сэтгэлдээ амралтыг олно гэж. For my yoke is easy." Тэгээ миний буулга амархан. Everybody say easy. Амархан гэж бүгдээрээ хэлэх үү? "And my burden is light." Тэгээ миний ачаа хөнгөн. Hallelujah. Now, when I read this many years, I have this idea, you know, Би өмнө нь ингээл энийг уншаал надад нэг ийм бодол төрдөг байсан. because I didn't understand it. Яа тэгэхээр би яг нөө төдийлөн яг утгыг ухаж So I ойлгочихсон. used to preach. Тэгэл би чи энүүгээр чи номлол. You got to get in the yoke with Jesus. Та нар Есүстэй нэг буулганд ороорой.
He's like the ox, and you got to get in his yoke. Тэгэхээр чи яг тэр одоо тэр буулган дор байгаа шар шиг тэгээд тэр чамтай хамт энийг чи үрэлцээд явж байгаа. He's the stronger ox, but you're the weaker ox, Тэр and he чиний- will pull the burdens. Тэр чиний Hallelujah. хажууд явж байгаа маш хүчрхэг шар бөгөөд чи чааваас сулбгарна. Гэлээ гихтээ те тэр чамайг аваа явна гэл. And I'm thinking like farming, agricultural. Oh, Jesus, he's the stronger ox. We just need to get in the yoke with him. Тийм тэгэхээр би өстэй газар тариалангийнх нь өнцгөөс бодоол төсөөлөл энийгээ ингээл хүмүүс заадаг байлаа шүү дээ. Есүс бол танаас илүү хүчтэй шар гээл. Oh, it was good preaching. Өстэй айгүй мундаг номлосон шүү дээ тэр Everybody clap, үедээ. right? Тэгэл хүмүүст алга ташаал. Get in the yoke with Jesus. Есүстэй л хамтныг буулганд Come орё on, байж. somebody, get in Jesus' yoke. Хүмүүсийг Есүсийн буулганд оруулъя гэл. I said, don't have the yoke of the world. Don't have the yoke of the enemy. Have the yoke of Jesus. Энэ дэлхийн буулганд бити ор. Дайснуудынхаа буулганд бити ор. And Зүгээр everything Есүсийн is буулганд ор. oxes and yokes. And Тэгэл бүх юм шар болоод, бүх юм буулга болоод. but then I was in college, you know, Тэгээ би Seminary. Библийн сургууль сурж илаа. and my professor was teaching us Jewish customs. Гэсэн чинь маань нэг багш биднэрт Юудын соёл уламжлалын талаар заав. He said that this has nothing to do with oxen, yoke, farming. Гэсэн чинь юу гэхээр энэ зүйл чи юу н та нарын бодож байгаа те нөө шар өхөр тэр буулган ёр биш гэсэн. If you were a young Jewish man, you would see another Jewish young man and you would ask them this question. За тэгэхээр та өөрийгөө Юудэ хүн гэж төсөөлөд таны хажууд нэг залуу Юудэ өөр хүн ирлээ гэж бодъё. Тэгээ асуулт асууна. Whose yoke are you under? Хүч чи хиний буулган дор байдин гэж асууна. And they would say, I'm under Rabbi so and so. Би тэр гэдэг рабигийн буулганд байдаг. And when they would tell you their rabbi, Тэгээ тэр танд ингээ өөрийнхөө рабигийн нэрийг раби буюу багшийнхаа нэрийг their хэлэхэд yoke, тэгэхээр яаж юм? Түүний буулган дор байгаа you would гэхэд know everything about that person. та тэр хүний талаар бүх юмыг мэднэ. You would see the lens of how they view the world. За энэ хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл ер нь ямар шүү байгаа вэ? You would know what they believed За ер нь итгэл үнэмшил нь ямар байдаг вэ? about marriage, За гэрлэлтийн талаар ямар байр суурийг about баримтдаг вэ? politics. Одоо улс төрийн талаар ч юм уу. Because they got their yoke Яа тэгэхээр тэд тэр буулгыг тэндээс авсан шүү дээ. from their teacher. Одоо өөрийнхөө раби буюу багшаасаа. Amen. Ман? If your life is burdensome right now, Хэрвээ магадгүй өнөөдөр таны амьдрал And нэлээд хүнд хэцүү your ачаалттай life санагдаж is байгаа бол heavy right now, амьдрал үнэхээр хүнд байгаа бол it is because you are living with wrong thinking. та бид магадгүй зүгээр л буруу сэтгэлгээгээр амьдраад байгаа юм биш вэ? Amen. It's not Jesus. Тэгэхээр яг энэ Есүсийн дүрсэлж хэлсэн зүйл биш байна. It's not Christianity. Энэ Христ итгэл биш байна. It's not that church is hard and this Jesus thing is hard and this Christian thing is so hard. Тэгэхээр энэ сүм чуулган гэдэг нь яасан хэцүү юм, энэ сүмтэй холбоотой юм нь яасан төвхтэй, энэ Есүс гэж өөрөө яасан ч чанган. Hallelujah. Come on, don't look at me with those nice Mongolian faces. Come on. Тэгээд айгүй тийм төвшин Монгол царай бүү гаргаарэ. It shouldn't be. Тэгэхээр одоо итгэлийн амьдрал гэдэг бас яг ийм Yes, нэг we зовцорсон байх have албатай биш үү шүү дээ. difficulties. Мэдээж амьдрал зовлон тохиолдол энийг бол We үгүйсгээгүй. have storms. Тийм амьдрал шуурга дундуур But туулна it шүү дээ. shouldn't be the same for us. Гэлээ гихтээ энэ те биднэрт яг л нөгөө бах байдгаараа тэгэл нэг зовцорсон бүх юм Because Jesus байх тухай says- биш байна. Jesus- Есүс хэлж байна. Step 1, Нэгдүгээр алах маань come to me. гол нь өөр дээр нь яваад оч гэж шүү. Learn from me. Надаас суралц. Because my teachings, Учир нь миний үг сургаалууд my lens, you see the world, яг миний өнцгөөс чи энэ ертөнцийн үзэх үзэлтэй байх юм бол will make your life easier. амьдрал харин ч арай хөнгөн санагдах болно. Хичнээн хүнд хэцүү зүйлийн дундор туулсан ч. Come on, amen. Амен. He says, because I am humble. Тэгэхээр тэр юу гэж яагаад тэгэхээр би даруу. Listen to me now. Тэгэхээр та анхаараа сонсоорой. Come on, look up here at my nice black face. Миний нэг сайхан хар царайг нэг уун гэд нэг хараад хараа. Hallelujah. Pride
Бардамнал is what makes your life hard. бидний амьдралыг л аягүй хүнд болгоод иддэг. You trying to do everything in your own power, in your own ability, and you will not humble yourself to receive the help from God. Тэр энэ юу гэсэн үг вэ гэхээр та алив бүхнийг өөрийн бололцоо, өөрийн чадамжаар өөрөө хийх гэж зүтгээд байгаа буюу Бурхны өмнө өөрийгөө даруусгаж түүний тусламж дэмжлэгийг авахгүй байна гэсэн үг. So Jesus says, Тэгэхээр Есүс хэлж байна. when I'm tired, Би ядрах үед I go to the Father. би аав дээрээ яваад очино. When I'm struggling, Би хэцүү байх үед I go to the Father. би аавдаа яваад When очино. I'm depressed, Би сэтгэлээр шаналх when үед I'm heavy, би яг ингэж хүнд байх learn үед from me, he says. яаж вэ? Надаас яг When I'm in the суралцаарай. garden and I'm sweating drops of blood, Би тэр цэцэрлэгт те би бүр цусан туслаараа ингээд хөлсөө гоожуулж хахад I go to the Father. би аавыгаа л ирэн I хайж ask ирсэн. for strength. I ask for help. Би ааваасаа тэр хүч тэнхэг тэр тусламжийг ирээд байж исэн. Come on, amen. I humble myself. Тэгэхээр энэ та бид өөрсдийгөө даруусгах нь. Amen. Аман. In Acts 15:10 says this. Үүс 15:10 ингэж хэлж байна. Why do you and me and all of us, why do we test God? Тэгэхээр яагаад та бид бүгдээрээ эзэн бурхнаас сорно вэ гэж хэлж байна. See, religion will put a yoke, it says here, put a yoke upon the neck of the disciples that neither fathers could bear and they are not able to bear it. Тэгэхээр бидний өвөг дээдэс бидний аав ээж бид өөрсдөө ч үүрж дийлэхгүй тэр буулгыг юунд эдгээр хар итгэгчдийн дээр буулгах гэж оролдоно вэ гэж хэлж байгаа юм шиг. God is not asking for perfection from you. Тэгэхээр бурхан өдгөө танаас төгс төгөлдрийг хүсээгүй байна. He is asking for progress. Харин юу вэ гэхээр тэр төгс рүү чиглэсэн үйл явцыг хүсэмжилж байгаа. Hallelujah. Progress. Тэр үйл явц. Are you better today than you were a month ago? Жишээ нь та сарынхаас өмнө арай дээр болж уу эзний зүйлсэд A year ago? жилийн өмнөхөөс Are you progressing? энд нэг таны итгэлийн амьдралд үйл явц гарч We байна. are not there, but we are progressing. Тэгэхээр мэдээж бид нар хүрэх ёстой газараа хараахан хүрээгүй. Гэхдээ энд үйл явц өрнөж гин үү? You see, transformation. Одоо эндээс та тэр өөрчлөлт, шинжлэлтийг олж хараарай. It's like this. The word is like the same meaning is when a caterpillar goes into a cocoon. За тийм яг энэ үгний энэ хувилах өөрчлөгдөх гэдэг үгний нэг төстэй утга нь юу вэ гэхээр одоо авгалдаа ирвэхэ болдог яг тэр үйл явцтай төстэй би яг нэг гол үгнүүдийг And it becomes a butterfly. тэгээд тэр чинь нэг өчиг байж байгаад нэг юм болоо тэгээд ингээд юм болж байгаа штэ. Amen? Тэ? Y'all seen this? Тэгэхээр хэлэхэд та процесс тань харагдаж байна уу? Yeah, some of you are like, what? That's how we get butterflies? Тэгээ яасан бид нар одоо тэгээд ирвэх болох уу те гэж та нарын зарим бодож иж магадгүй. Once it becomes a butterfly, Тэгэхээр юу ирвэхэ болдог билээ. it can never be a caterpillar again. Тэгэхээр нэгэнт ирвэхэ болцсон бол эргээд хизээч тэр нөгөө нэг юундаа орохгүй штэ. Amen. Oh, but how many Christians? Гэтэл хэр олон итгэгч нар Oh, Pastor Troy, Троястра at the summer camp, зуны кемп дээр God was so powerful. бурхан ямар агуу хүчтэй He байсан гэж so touched my life. амьдралд маань зүгээр ингээл хүрээлээс. Oh, I'm on fire for God after Би the camp. бүр тэр зуны кемпийн дараа би бүр эзний төлөө зүгээр гал We шиг went асчихлаа. away in the power of God. Эзний хүч чадлаар юуг л бол юуг дийлэхэд бэлэн байсан. God was so powerful Бурхан маш хүчрхэг. at the summer camp. Яг тэр зуны кемп дээр. And my life has been completely transformed. Тэр үед амьдрал маань өстө 100% оронгороо өөрчлөгдөжсэн гэл. And then 2 months later, Гингүүд 2 сарын дараа you're not even in church anymore. сүмдэж ирхэлцсэн. What happened? Юу болсон хөөе? You went back to being a caterpillar. Гэсэн чи яаж ин та эргээд нөгөө нэг авгалдааны нөгөө ордог юмд орчоод байгаа юм шүү баг. It was because you got a touch. You got inspired. Та тухайн цаг үед те үнэхээр бурхан танд хүрсэн тэр таныг өдөөсөн урамшуулсан. But this
is how real change comes. Гэхдээ яг жинхэнэ тэр өөрчлөлт яаж ирдэг вэ гэхээр Look at this now. за одоо энийг харъя. Ephesians chapter 4. Эфес номны 4-р бүлгийг Come on, you got your Bibles? Come on, Ephesians за chapter та 4. Библиэтэйг ирсэн бол цөмөр Эфесийн 4-ыг харъя. This is going to really help you. Энэ танд нэлээд тус болно. Come on, Ephesians chapter 4, verse 22 За Эфес 4-ийн 22. says this, За ингэж хэлж байна. that you put off. За тайлаараа та нар. Everybody say put off. Тайлах гэж хэлье. Бүгдээрээ. Say it again. За дахиад хэлье тайл. Put off concerning the former conversations, the old man, which is corrupt according to the deceitfulness of lust. Тэгэхээр одоо энэ хүсэл тачаалын дагуу хуучин амьдралтай ч улбаатай тэр хуучин зүйлсээ тайлаараа гэж хэлж байна. And be renewed in the spirit of your thinking, your mind. Харин юу вэ гэхээр энэ оюун санааны шинэтгэлээр одоо сүнсний шинэтгэлээр өөрчлөөрэй гэж. Your life will not get better with time. Тэгээ цаг хугацаа өнгөрөх явцад таны амьдрал аяанда дээрднэ гэдэг юм байхгүй. Your life will change when your thinking changes. Тэгэхээр таны сэтгэлгээ өөрчлөгдөхөд амьдрал өөрчлөгдөнө. Verse 24. За 24-р ишлэл. And that you put on. За одоо энэ дээр нь өмсөөрэй гэж байгаа. Everybody say put on. Өмс гэд хэлээрэй. The new man, Тэр шинэ хүнийг өмсөөрэй. which after Christ is created in righteousness and holiness. Тэр Есүс Христийн зөвхт бөгөөд ариун байдлын дагуу бүтээгдсэн тэр шинэ хүнийг өмсөөрэй гэж. Now listen to me. За анхаарай. Look at this. I had 3 children, Одоо би чинь 3 хүүхэдтэй. and I remember the days Тэгээд өдрүүдийг санана штэ when тий. they were in diapers. Одоо памперс зүдгээс үеийн My daughters are 19, 17, and 13. одоо 19-та 17-та 13-та ийм 3 охин байна да. But I remember Гэтэ сандаг. all those hundreds of diapers Тэгэж баахан живх сольдог байсан тэдгээр он жилүүдийг нь тий. every day, Өдөр болгон. 3-4 times a day. Өдөрт 3-4 удаа хүүхдийн живх солих бол юу Smelly гэж diapers. Come Тэгээд on. тэр чинь бас үнэр танартай тий. And so what did we do? Тэгэхээр та бид юу хийдэг вэ? We took off the old diaper Хуучин живхийг нь тайлаад and we put on the new diaper. тэгээд шин цэвэрхэн живх өмсгдөг тий. But what if this happened? Гэтэ ингүүл яах вэ? What if they had a smelly diaper Одоо нөгөө хүүхдэнтэй ингээд нэг өмдөндөө бацсан амар үнэртэй живхтэй. and we just put on a new one? Тэгээд дээрэс нь шин живх өмсөлчл яах вэ? Huh? It would stop the smell, Яг хэсэг хугацаанд үнэрийг бол халахлах байх. but then it would seep through. Гингүүд одоо тэрүүгээр чи яг нэвчээд юм болно доо. And what if when it seeped through and we start to smell it, Тэгээд тэрүүгээр чи нэвчээд үнэр танар нь хаалцаад ирэхээр we would put on another diaper. дахиад өөр шин живх ахаад өмсгч. And then that would start to smell. За тэгсэн ч гэсэн ахаал үнэртэж. And then we come to church on Sunday Тэгэхээр одоо яаж ин та бид ням гарагт чуулганда ирнэ. pastor preaches a powerful message. Бурханаар дамжуулаад бурхан пастораар дамжуулаад маш гайхалтай үгээ хэлж And байна. we put on Тэгэл бид нар чи өмсөж байгаа хөөхгүй. another teaching. Тэгэл өөр нэг хичээл сургаал өмсчин. And then our life begins to struggle. Тэгэл амьдрал бас чангаштай юм болоод эхлэнгүүт And we come to church. ахаал сүмрүүгээ гүн. And the pastor preaches another great message. Пасторстай дахиад гайхалтай номлол. Amen, pastor. That was Пасторстай powerful. амен ямар хүчтэй гайхалтай Oh, номлол байваа. that word changed my life. Тэг яг наад өгчин байхгүй. Яг наад өгчин надад хүрлээ. Put on another diaper. Тэнгүүд ахаал давхарлаад нэг юм өмсчин. But you never took the time to take off the old one. Тэгэхээр яагаад гэвэл хизээч те хуучин хүнээ тайлах, хуучин живхээ тайлах цагийг өөртөө гаргадаггүй. And so we say, Тэгээ ярина. I'm coming, Би бол сүмдээ яваалаа. faithful, Би бол айгүй итгэмжтэй байгаа. but my life still stinks. Гэсэн чи амьдрал маань нэстэ өмхий самхай хിവэрэл. It must be the church. It must be the preaching. It Энэ must явж be сүмтэй л холбоотой, номлолтой л this холбоотой. Christian stuff doesn't work. Энэ Христ итгэл мэтгэл бүтггүй мэн дөө. I tried.
Би оролцсон I за. just kept putting on new diapers, new teachings. Тэр шинэ живхий хичнээн жолонгуудаа давхарлаж өмсөвтэй шинэ зүйлийг ямар ч олон өөртөө хүлээж авав. But no transformation. Гэтэ яриад байгаа өөрчлөлт байхгүй. It's not the word of God. Тэгэхээр бурхны үгэнд алдаа байхгүй. It's not the church or the preacher. Тэгэхээр таны ирж байгаа энэ чуулганд энэ үгийг дамжуулж байгаа номлогчд бас It's асуудал. that you never put off Гол нь та бид нөө хуучнаа тайлдаггүй. the old teaching, the old yoke. Тэр нөө нэг хуучин буулга, хуучин буруу сэтгэлгээ, хуучин арга замуудаа тайлдаггүй. Of what your mom taught you. Ээж маань хар багаас юуг зааж өдийг And what your family хүрлээ taught you. Ер нь гэр бүл надад юу And what the сургалаа. world has taught you. Энэ дэлхий найзуудаас би юу Oh, мэдлээ you can сурлаа. love the Lord, but you still have to just do what you have to do to survive. This is Mongolia. Мэдээж эзнийхээ хайрлалгүй яах вэ? Гэхдээ Монгол гэдэг энэ газар амь зоогож үлдэхийн тулд эдгээр хийх ёстой юм хийгээл амьдрдаг байхгүй. Энд чинь Монгол штэ гэл. I know the Bible says love your neighbor, but I can't stand her. I don't like her. Тийм бичээс сэрлэхтэй те хөршөө хайрл гэж хэлсэн. Гэсэн чинь энэ би тэрэнд хайргүй. Би энэний хажууг твчихгүй. One thing I have learned, Миний сурсан нэг зүйл бол you can't trust men. эр хүн л итгэж болтгүй юм байлээ. All the ladies laughing, huh? Come on, amen. Эмэгтэйчүүд жоохон ойлгоод инегээд байна уу? Someone За тэгэхээр хин нэгэн put that yoke on you. тэгэхээр та бидний дээр өөрийнхөө энэ буулгыг инхүү өмсгсөн тавьсан байдаг те? Someone put a yoke on you that you have to take care of yourself. You are the only one that's going to take care of yourself. You can't trust God. Can't be silly. Тэгэхээр хин нэгэн ямар нэг байдлаар биднэрт яг тэр буулгыг өмсгцэн байдаг. Чи л өөрөө өөртөө санаа тавьж, чи л өөрийнхөө амьдралыг авч явахгүй юм бол тэгэл болохгүй. Юу юм бурханд итгэн тийм байхгүй. Тэгс чи наач мунхаглалч гэдэг юм уу? You know what the Word of God says? Гэтэл бичээс юу гэж хэлж байгаа? That the Word of God is mighty Бурхны үг бол хүчрхэг гэж. for pulling down strongholds. Тэр бат цайзуудыг чи эвдэж нураах чадaltaй гэж байгаа. You know what makes them strong? Тэгэхээр тэднийг юу хүчтэй болгодгийг та мэдэн шүү. You. Энэ та байхгүй тэр бат цайзуудын You талаар. defend them. Та тэр дотор байгаа буруу бодлын цайзуудаа өөрөө ингэж хамгаалаад байдаг. You hang on to them. You protect Тийм тэднээс тас зуураас та бүр ингэж чухам ингэж хамгаалаас та. the old yoke. Тэр хуучин буулга. You won't put it off. Тэгэхээр та тэрийг тайлахгүй байгаад байна. You can't just put on Тэгэхээр цөмөрөө зүгээр л давхарлаад өмсөд ээж болохгүй байх нь шүү дээ. new teaching, Bible school, Bible study, women's meeting. Ингээл баахан библийн сургуулийн төгсөж дуусахгүй олон библийн сургууль нэг л их семинарын хооронд явсан хүн те. You also have to put off. Тэгэхээр гол нь энэ процесс донд та бид бас тайлах учиртай байна. Come on, amen. Мэн? When the Word of God is being taught, Тэгэхээр бурхны үг биднэрт өөр юу гэж зааж байна? it will always bring you to a crossroads. Тэгэд яг энэ нэг юм зүрлэг цэг дээр ирдэг. And you will have to decide. Тэгээ яг тэр зүрлэгийн цэг дээр энэ та бид шийдвэр гаргах хэрэгтэй. Will you have faith in this Word, the Энэ Bible? бурхны үг Библиэд итгэх үү? Will you put on the yoke of Jesus? Та Есүсийн буулгад ор байх уу? Come on, amen. Or will you keep your old yoke? Эсвэл нөгөө хуучин буулгад ороо байсан хിവэр байх уу? Stay prideful. Do it your way. Нөгөө нэг бардам байгаад өөрийнхөө сурсан замаараа л замнаад ах уу? Protect your old thinking. Нөгөө хуучин бодол сэтгэлгээгээ л хамгаалаад ах уу? Well, I know what Pastor Botbold says, but you know, you can't listen to everything. Яг батал тасрын юу гэж хэлснийг мэдж байгаа л да. Гэхдээ ингээд бүгдийг нь нөгөө ингээд хүлээж авах нэг боломжгүй шүү дээ. Well, you know, I'm a Christian, but you know, I can't just do everything the Bible says. Яг хоо итгэгч гэдэг юм та нар мэддэм байгаа үстэй те. Яг хоо Библи байгаа л да. Гэхдээ бүгдийг нь биелүүлэх боломжгүй шүү дээ. You know, God wants me to still do what I want to do. Тэгэхээр бурхан надаас энийг хүсэж байгаа. Гэхдээ би бас өөрийнхөө хүсэх юмэр байгааг хийн. Jesus says, Харин Есүс юу гэж байна? take my yoke. Буулгыг минь өөр дээрээ ав. If Jesus has to tell you to take his yoke, that means it's possible that you have another yoke on your life right now. Тэгэхээр
миний буулгыг өөр дээрээ аваарай гэж хэлж байгаа нь яаж вэ? Та өөр буулгыг өөрийнхөө амьдрал дээр авсан байх боломжтой гэдгийг бас бид нарт өгүүлж байна. Would you agree? Та Amen. үүнтэй санаа нэгдэн те? Come to me, he says. Тэгээ тэр бид нарт хэлж байна. Над руу ир. Learn from me. Надаас суралц. My yoke will bring an easiness to your life. Миний буулга чиний амьдрал хөнгөн байлгах байх болно. My yoke will lift the burden of depression, the burden of anxiety, Тэр санаа зовнил сэтгэл түгших байдлыг чинь танд хөнгөлж өгөх the болно. burden of fear so many walk in. Тэгэд энэ нэг айхтар айцсэгч тэр. And my life is difficult, but it's also easy. Мэдээж амьдрал учраас хүнд хэцүү зовлонтой. Гэхдээ яагаад ч юм энэ нь цаанаасаа нэг Can't хөнгөн. explain it. Яг үхчихэлж танд ингээд нэг тайлбарлаж чадахгүй байгаа So даа. many difficulties, but it's so easy. Амьдрал чанга штэ айгүй олон асуудал байна. Amen. Гэхдээ цаанаасаа нэг зугуухан. It would crush other people. Тэгэд өөр бурхангүй хүн бол энд зүгээр няцраад дуусаа. But for me, it's just Tuesday. Гэтэл миний хувьд яах вэ? Тэгэл 2 дахь өдөр. Hallelujah. Because of the grace of God. Энэ бүхэн бурхны нэгүслийн улмаас л байдаг. Because of my thinking. Тэгэд энэ бидний сэтгэлгээний улмаас. I know my God. I know who He is. Би өөрийн бурхныг түүний хэн болохыг мэднэ. I know what His Word says. Үг нь юу айлтдгийг мэднэ. I have His yoke upon me. Би түүний буулгыг өөртөө өрсөн. I sense by the Holy Spirit in this room, there are some people struggling with depression, struggling with anxiety, struggling with bitterness, unforgiveness. Магадгүй энэ өрөөнд байгаа хүмүүсийн бас нилээдгүй олон нь та үл уучлал, үзэн ядалт, санаа зовниллоос болоод нилээдгүй сэтгэл хэцүү байгаа. There is an underlining, like a sadness in your foundation. Одоо бүр таны дээр одоо бүр үндэс суурьнд чинь нэг юм цаанаа нэг гуниг. And it's because of things that have happened to you, Энэ таны амьдрал тохиолдсон тэдгээр зүйлээс улбалсан. things you had gone through. Таны үзэж туулсан энэ амьдралаас. But Jesus says, Гэтэ Есүс хэлж come to me. над руу ирээ. Give this to me. Үүнийг надад өгөөч ээ. Take my yoke upon you. Тэгээ миний буулгыг өөр дээр ав. Learn from me. Надаас суралц. Put off Тэгэд хуучин үнэ тайл. the pain of your past, the misery, the things that have happened. Give them to me. Тэр өнгөрсөн тохиолдсон тэр хүнд хэцүү зүйл тэр болгоно зүгээр л надад өгч. Don't keep carrying them. Үргэлжлүүлэн эдгээрийг бүү үрч дүүрээд яв. And take and put on my yoke. Харин энийгээ тайлаад миний буулгыг өөр дээр ав. Hallelujah. I can sense some people so frustrated, Бас магадгүй бидний зам нилээд юм цухалтангуй байгаах. so faithful. You love the Lord. You don't miss church. Тийм Come on та Sunday. үнэхээр итгэмжтэйгээр нэм гараг бүр эзнийг хаагаад та чуулгандаа ирдэг. You have powerful men, Pastor Тэгээд Bob та бид нартай Батолт пастор энэ Your бурхандаг pastors хүчрхэг пасторууд маань байна. Every week, Тэгээд 7 хоног бүр they give you a fresh, clean diaper. одоо бид нарт яг те цоо шин цэвэрхэн живхийг өгж байгаа да. Hallelujah. But it's up to you Гэхдээ сонголт таны гарт байна штэ. to put off the old one. Хуучнаа тайлах уу үгүй юу? To not hang on to the wrong thinking. Тэгэл үнэ хараад те нөгөө л хуучин бодлоо дотроо эргэлдүүлсэн хിവэрээ. When the Word of God confronts you, to let it go. Харин эзний үг өнөөдөр танд наадхаа тавиад явуул, наадхаа болиул. Now humble yourself. Өөрийгөө даруусга. Say, Lord, I don't want to think like this anymore. Эзэн минь би дахиж иймэрдүү зүйлсийг үнэндээ би ботмооргүй байна. I break agreement with it. Би одоо энэ болгоноос би салъя. Every lie of the enemy, Дайсны энэ бүх худал хуурмгийг. that I'll be like this forever. Одоо би мөнхөд ийм байх I'll always ёстой be юм шиг ийм sad. баймаргүй I'll байна. always be depressed. I'll always have this problem. Дандаа л гунигэлж идэг, дандаа л дарамтлагдж идэг те, дандаа л асуудалтай байдаг. Break agreement with those lies. Тэгэхээр тэр бүх худал хуурмгууд та санаа нэгтгэл болчих. Put them off. of Тэднийг your life. тайлаад хай. Stop agreeing. Stop saying, well, yeah. Тэднийг хэлэх хайрн That's тийм how it гэж is. ирээл санаа нэгтгэл болчих. You know how us Mongolians are. Монголчууд ямрыг мэдхүү.
We're just like this. Бид нар угаас юм баггүй юу? You know how my family is. Манай гэр бүл яг л юм. You know how we are. Бид нар ямарыг та нэг сайн ойлгохгүй дээ. We break agreement with every lie. Тэгэхээр энэ мэд худал хурамгуудаа санаа нэгтгэе болио цөмөрөө. Amen. We come to Jesus. Тэгэхээр цөмөр Есүс дээрээ л Come on, яваад чи. stand up with me. Хамтдаа басцгаая. We're going to pray right now. Тэгээ цөмөрөө хамтдаа залбирцгаая. And I'm not asking you to just put on a new diaper. Тэгэхээр би таныг яаж та дараагийнхаа нэг шин живхийг давхарлаад бөмсөрөө л гэж хүсмээр байна. I'm challenging you. Come on. Тэгээ би та нарыг яг энэ зүйл үнэхээр хүч сорж урайлмаар байна штэ. Will you put off the old man, Цөмөрөө хуучин үнэ тайлцгаая. the old thinking? Нөө хуучин сэтгэлгээг нь нураацгаая. Some of us in this room right now, Тэгээ магадгүй бидний зарим нь энэ өрөөнд байгаа. you feel stuck. Та нэг юм гаццсан мэдрэмжтэй. You're tired. Та нилээд ядруу. There's a heaviness on you. Тэгээ айгуу тийм хүнд дарамттай. Should not be there. Яг ийм баг албатай биш штэ. His yoke is easy. Түүний буулга амархан. His yoke is easy. Түүний буулга I амархан. said his yoke is easy. Түүний буулга амархан гэж хэлээд байна штэ. Shouldn't be this heavy for you. Тэгэхээр таны хувьд юм заавал ийм хүнд байхаас албатай биш ээ. The word of God says, lay aside every weight, everything that has entrapped us. Тэгээд эзний үг хэлэхдээ энэ бүх хүнд хэцүү ачаа дарамтуудаа надад үүрүүлээч л гэж хэлдэг. But we must put off. Гэхдээ үүний тулд бид хуучнаа тайлах хэрэгтэй. Amen. Come on. Every head bowed and every eye closed. Цөмөрө дар бүрнээ нүдэ ханаа толгоо Just be before удаалгаад the Lord for a яг second. эзний өмнө цөмөрө зүгээр л түүнд хандаа ярьцгаая. Father, just very softly, tell them to play very softly. If you're here today, Тэгэхээр өнөөдөр та энд байгаа. you've never fully trusted in God. Магадгүй та бурханд яг бүрэн зүрхээр та итгээгүй. Someone brought you or you just started coming. Хин нэгэн таныг энэ газар өрсөн эсвэл та яг өөрөө эзнийг хайгаад сүүлийн үедэд ирээд байгаа. I'm not saying you haven't made a commitment, but you haven't given a full commitment to the Lord. Та яг эзэнд бүр 100% өөрийгөө зориулж өгөөгүй буюу эзэн зориулт гаргаж амжаагүй яваа баг. You must come fully to Christ. Та Христэд өөрийгөө бүрнээр нөгөөх учиртай. This is the first step. Энэ бол та бидний эхний алхам байдаг. Jesus said, come to me. Есүс хэлсэн над руу ир. Not your uncle, not your cousin. Тэгэхээр таныг хин нэг тэр авга руугаа хин нэг нагц руугаа таныг яваад очих гээ. He didn't say just come to church. Эсвэл зүгээр л нэг сүм байгаа тэр барилга байшин руу яваад очиорой He гэж said, хэлээгүй. come to me. Харин над руу ир гэж Есүс хэлсэн. Whatever is in between you and the Lord right now, Тэгэхээр эзэн та хоёрын хооронд ямарваа нэг зүйл юу ч байлаа гэсэн. you must put it away. You must put it off. Та тэдгээр зүйлсийг зүгээр л та тайлаад хажуу тийш нь тавь. And surrender your life. Та амьдралаа та эзэнд өг та түүний өмнө бууж. It's time to get serious. Одоо яг түүний өмнө нэлээд юм сериосны Make a нухацтай байдлаар real цаг commitment нь to the болчих. Lord. Эзэн минь би өөрийгөө танд бүрэн даатгах. Би танд бүтэн зүрхээр You're going to итгэе. live for Him. Би таны төлөө амьдрая. No more one foot in the world, one foot in the church. Одоо чуулгандаа нэг хөлөө тавиад энэ дэлхийд нөгөө хөлөө тавьдаг энэ байдал дахиж үргэлжлэхгүй. No more being a Christian on Sunday, but on Friday and Saturday, you're just your own person, doing what you want. Нэм гарагт бурхны хүн байгаад харин бусад өдрүүдэд өөрийн хүссэн зүйлийг хийгээд амьдрдаг хүн биш. I hear this by the Holy Spirit. Ариун сүнс ийхүү ятгаж байна. Some of you Та нарын зарим нь must put off and put away wrong relationships. одоо та нар тэр буруу харилцаануудаас хүртэл өөрсдийгөө одоо холдуул, татгалз. You're still with the wrong people, Та буруу хүмүүстэй л нийлээд байна. and they're reinforcing and bringing wrong thinking still into your life. Тэдгээр хүмүүс таны амьдрал дээр буруу сэтгэлгээ, буруу амьдралын хэв маягийг танд албатан өгч байна. You must change Та үүний тулд өөрчлөгдөх who ёстой. you are socializing with too much. Та ер нь хинтээ хамгийн их харилцаатай байгаад байгаа вэ? Тэрэн дээр Father, we pray for every person here. тэгээд энд байгаа хүнийг болгоны талаар танаас гуйж байна. Every burden would be removed. Бүх ачаа бүр нь өргөгдсөн байх болтугай. That they would surrender their life completely.
Тэгэд эд маань амьдралаа дор бүрнээ таны өмнө буулгаж өгөх болтугай. May have come today to check out the church and I just started coming. Эзэн минь ээ зүгээр чуулган ямар шүү юм бол гэж үзэх гэж ирэх биш. But if we want transformation, Харин энд бид нар яг өөрчлөлтийг эрен хайж ирдэг баймаар we байна. must fully come to Christ. Бид Христ таны өмнө бүтнээрээ ирмээр байна. And Father, we pray Аава бид гуйж байна. for every person here Энд байгаа хүнийг болгоны төлөө. that you would expose every lie of the enemy that we have believed. Эзэн минь бидний итгэж үнэмшээд явж байгаа дайсны тэр худал хуурмаг итгэлийг та биднэрт ил болгож харуулаарай. Show us, Father, Эзэн минь харуулж өгөөрэй. what we must put off. Бид өнөөдөр амьдралаасаа юуг тайлж авч хаях ёстой вэ гэдгийг Expose wrong thinking and wrong lenses and wrong yokes in our life. эзэн бидний амьдрал дээр байгаа тэр буруу буулга, буруу сэтгэлгээ, тэр буруу ойлголт, итгэл үнэмшлийг та харуулж өгөөрэй. And give us the mercy, the wisdom, God, Эзэн минь та өөрийн нэгүсэл болоод мэрэгэн ухааныг та өгөөч. the grace of God Таны нэгүсэл. to put off. Эзэн энэ бүгдийг тайлж хаях нэгүсэл. Oh, we humble ourselves like Jesus. Бид яг Есүс шиг таны өмнө өөрсдийгөө даруусгаж байна. And we take upon us the yoke of God. Бурхан таны буулгыг бид өөртөө хүлээн авч байна. Your yoke is easy. Таны буулга амархан. Your yoke is easy. Таны буулга амархан. And your burden is light. Таны ачаа хөнгөн. Teach us, Father. Аава та биднэрт зааж Help us ойлгуулж to өгөөч. put on and be renewed in the spirit of our mind. Our thinking. Эзэн минь үнэхээр бидний оюун бодлыг өөрчлөх тэр сүнслэг бодол санаануудыг та биднэрт өгөөр. You're not after perfection, you're after progress. Эзэн минь та биднээс шууд төгс төгөлдрийг хүсэмжлэх бус харин энэ зүгт явах үйл явцыг хүсдэг билээ. Bring down every stronghold Тэр бүх бат цайзуудыг та нурааж өгөөч. of ungodly thinking, ungodly beliefs. Тэр бурханлаг бус итгэл үнэмшил, бурханлаг бус бодлын цайзуудыг And we ask you not for a touch, эзэн та биднэрт зүгээр нэг хүрээж гэж бид but we ask you гуймаар. for transformation. Харин бид өөрчлөлтийг хүсэмжилж байна. Change us Та биднийг in өөрчлөж. Jesus' name. Есүсийн нэрээр. Amen Amen. and